Амьдралынхаа нэг өдрийг өнгөрүүлэх ёстой 5 газар. Хүн бүр амьдралдаа эдгээр 5 газар нэг өдөр өнгөрүүлэх хэрэгтэй гэж би байнга хэлдэг. Сонсч байна уу? Хэдэн энэ талаар сонсоогүй вэ? Сонсоогүй юу? Нэг өдрийг шоронд өнгөрүүл. Гэмт хэрэгтнүүд гэж буруутгагдах тэдгээр хүмүүстэй хамт бай. Ярилц. Амьдралд нь өөрчлөгднө гэж би хэлдэг. Тэдэнд энэрх сэтгэлээр ханд. Хинч тэднийг өөрчлөх гэж зэрэгцэж суугаагүй, ярилцаагүй, шархыг нь эдгээгээгүй. Нэг өдөр шоронд байж үзснээр амьдралын алсын хараатан тэлж ялгуурлах, бусдыг буруутгах хандлагатай нь үгүй байна. Нэг өдрийг сургуульд өнгөрөө. Ялангуяа тусгай хэрэгцээнээс сургууль. Тэгээд тэдэнд ямар нэг зүйл заа. Тэд хэдэн удаа алдаа гаргах бол тэднэр шүлэг давтуулан цээжлүүлэх нь ямархан сорил гэдгийг мэдэж байна уу? Тэдэнд ямар нэг зүйл заана гэдэг хичнээн төвчээр шаардах бол бага ангийн багш нар коллежийн профессороос илүү хөгждгөө гэж би хэлдэг. Хүүхдүүдэд заана гэдэг үнэхээр төвчээр шаарддаг. Тэгэхээр төвчээргүй нэг бага ангид хичээл заахаар явуулах хэрэгтэй. Тариачинтай хамт нэг өдөр бай. Цэцэрлэг. Хөрс шороонд үр суулгаад, үр хэрхэн нахиалахыг хар. Үр нахиалахыг харахад төвчээр хэрэгтэй. Суулгацаа нэг л өдөр арчилж тордох хангалтгүй л дээ. Модыг тайрахтаа үндсийг нь тайрдаггүй. Гэхдээ дээд модыг нь тайрч байж илүү урагдаг. Нэг өдөр эмнэлэгт эсвэл асрах газар бай. Тэнд амьдрал зуурдын гэдгийг та ухаарна. Эмнэлэгт ажилладаг хүмүүс магадгүй үүнийг анзаархаа болчдөг байх л да. Сурчдаг байх. Ямар нэг зүйлд задаад сурчхаар түүнээсээ суралцгаа болдог. Гэхдээ та өмнө хизээч хийж байгаагүй мэт хандлага өөрчлөхөд түүнээс ихийг сурах болно. Сэтгцийн эмнэлэгт нэг өдрийг өнгөрүүлж өвчтнүүд юу ярьдгийг сонс. Ярьсан бүгдийг нухацтай хүлээж авах уу? Үг бүрийг нь нухацтай хүлээж авах болов? Хэрэг тэгж хүлээж авч байгаа бол та тэдний нэгэ гэсэн үг. Өөрөөр тэдний нэгд тооцох хэрэгтэй. Бид бусдын хэлсэн хэлээгүй үгийг хэд нухацтай хүлээж авдаг нь бөөн асуудал болж идэг. Альва зүйлс аяндаа болж өрнөдөг. Өөр хуулиар, оршихуйн өөр хэмжээсийн эрхээр өрнөж тохиож байдаг. Гэтэл бид нар энэ залуу тэр эмэгтэй хэлсэн хэн нэгний хэлснийг энэ бүхнийг нухацтай наргагүй тусгаж аваад зүрхээрээ хүлээгээд авчдаг. Ингээд бөө юм болдог. Ингээд сэтгэлдээ сөрөг болгодог. Сөрөг сэтгэл толгой тархийг хөндрүүлдэг. Хүнд тарих толгой төвгөл болдог шүү. Хэн нэгэн ямар нэг зүйл хэлээд яваад өгсөн. Гэтэл хэлсэн хэдэн үг нь толгойд хадгалагдаад уур хүргэж таныг халуун, мэдрэмжгүй болгож та аяндаа тэдэн шиг болох хандлагатай болдог. Тэгээд та өөртөө хэрхэн хатуурхаж, яаж аашилж, ямар хариу үйлдэл хийж, хэрхэн хүлээж авч байгаагаа ч анзаардаг. Ойлголт илэрхийлэл чинь замбраагүй. Эсвэл маш бүдүүн бараг бүдүүлэг бол.